юу ха шууд бичлэгээ онлайн тийм шууд онлайн хийсэн шүү дээ. Наад яах явж л. Шууд лив. Биш надад санал хэрэгтэй юм байна. Шүлгийн тухай гэж. Лив явахгүй юм шиг байна. Миний үгтэй чинь бичлэгийг чи шүү. Таны монголоор авахгүй те. За би одоо яг монголоор суулгаж байна. Би ярьж юм чаашаач. Аа. Би ярьж гоё юм хэлсэн чинь. За миний хийж явж байгаа окей. Стартинг. Хэлнэ. 3 2 1 явлаа. За өнөөдөр 2017 оны 3 дугаар сарын 10-ны За өнөөдөр 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чикаго хотоос шөвдөн сахиус буюу тангаргийн буугийн тухай мэдээллийг өргөхгүй болохгүй болж байна. Ингээд миний зүгээс 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр мэдээлэл хийсэн байгаа. Энэ бол Монголын их хүрээ гандан төвчлэн эдийн захиргааны мэдээлэл төрүүлсэн Монголын их хүрээ хийдийн тэргүүн лам Зандан огтоо санж дорж өвөр ханган харьяад Эрдэнэзүйдийн хамлаа масан ханд сүрэнгийн баасан сүрэн амар эсгэлэн тэдэд шүгдэн сахиулж буй Сүхбаатар аймгийн уугуул Дугуйрживийн Осгон баяр лам нарт мөн мууны шашныг явуулж буй Насан баярт нарт хариуцлага тосох тухай 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр мэдээлэл хийсэн. 17 оны 3 дугаар сарын 9-ний өдөр бол бие төлөвлөлөөр дамжуулан Төв гандан хийдийн тамгын газрын ажилтан даваа бүрэг ламд гадуул өгсөн байгаа. За ингээд телевизийн бичлэг хийсэн энэ усанд гандан хийдийн бол өөрсдийн урьдчилсан тайлбарыг өгсөн. Энэ тайлбарт юу гэсэн бэ гэхээр тус 3 лам бол гандан ид хамаардаггүй бөгөөд бид нар ямар нэгэн хариуцлага тооцох ямар ч эрх хууль эрх зүйн үндэс байхгүй маа гэсэн байна. Тэгэхээр эндээс дөрөв бид нар бол Монгол улсын төв зэг болсон Эрдэнэзүй хийд болон амар эсгэлэн хийд мөн дам даржаа болон бусад олон хийдүүд дээр ямар төрийн ямар хамгаалт зохицуулт байгаа вэ? Энэ өөрсдийн эрх мэдлэн цааш нь хэтрүүлэн ашиглаж байгаа хам нарт хэн хариуцлага тооцох вэ гэсэн асуудлаар бол нэмэлт тайлбарыг авах хэрэгтэй болсон. За ингээд санж дож ламын хувьд бол Монголын их хүрээ хийд гэсэн хийдийн тэргүүн ламаар өөрийгөө өргөмжсөн бөгөөд 1984 онд бол Багшийн хаан бурхан сэлтийг хулгайлж байгаад гандан тэгшлийн эдээс бол одоо хөөгдсөн хүн ба энэ тухайд өөрийн веб хуудсан дээр тэр албан ёсны гандан тэгшлийн хийдийн албан бичиг хөөсөн албан бичиг бол оруулсан байгаа. Энэ бол ингээд шашны дээд сургуулиас хөгдөж байсан. 2016 онд өнгөрсөн жил далаа ламыг ирэхэд бол дуйлан шууган тагаар бол ингээд эсэргүүцсэн мэдээлэл хийж ирсэн. Энэ бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал ностой охирлож хүрж байгаа юм. Мөн Монголын бурхан шашны дотор нь бол хагалан задрахад. За Эрдэнэзүйдийн тэргүүн лам баасан сүрэнгийн хувьд Эрдэнэзүйд бол хулгайн хэрэг, арх тамхины хэрэг мөн бүсгүйний хүчрхийлсэн хэрэг бол удаа дараа гарч ирсэн. Мөн Эрдэнэзүйдээс одоо Монголын өндөрөгийн зан газрын бол их хувь баримлууд бол олон удаа зохион байгуулалтаар бол хулгайд авдаг гэж байгаа. Тэгээд бол саяхан 2 сард баасан сүрэн лам бол Америкийн нөхцөл улсын 3 хот баруун зүүн хэрэг болон Чикаго хот бол тойрон төлөлт хийж энэ хугацаанд хүмүүст бол дуулан мөн лекц маягийн юм уншиж тэр хугацаанд бол ламын ёсноос гажуудулсан илүү хачин яриаг бол дуулж архитан дастах, архитан согтуурах мөн наргиц ингэх байдлыг үл өдөө хатгсан үг хэлж байс уриалж байсан. Мөн үхээр хүүрийн газрыг үл ариун цагаан ташны бурхны орон болж гэж бодож болно гэсэн тийм гаж имийг явж байсан. Ингээд мөн бол маш олон одоо Куран судруулан бусад маш олон оошо маш олон шашны троос бол ингэж өөртөө хэрэгтэйг нь авчин бусдын номлыг бол хайр гэсэн нэрэлэнд оруулах юм бусдыг өөр байдалд уриалан дуудсан юм үйлдэл хийсэн байна.
За 3 дахь хүн бол Осгон лам. Осгон лам бол Дундгов аймгийн Харьяат 1937 онд Алтан амиа алдсан. Их Монгол оронд Бурхан шашин дэлгэрсэн дөх буюу Алтан дэвтрийн номыг бичсэн Дундгов аймгийн Харьяат Гүн ухаантан Заваад амьдан гэж хүний хойдгоор өөрийгөө өргөмжилсэн хүн байгаа. Энэ хойдгоор өргөмжилсэн эмэгэл Монголын Бурхан шашин төвөөс болон албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байхгүй бөгөөд 1900 Осгон лам бол өөрийг үр дагаврын бичиг нам өргөмжилсэн гэж шилдэг. 1996 онд бол Осгон лам өөрөө Швейцар улсад бол сураар очсон гэж байдаг. Тэгээд чухам ямар юм сурсан хаана байсан гэдэг мэдээллүүд эдгээр хэрэгтэй байгаа. Швейцар улсад бол одоо энэ шүгдэнгийн олон улсын төвүүд маш олон газраар дэлгэрсэн байгаа. За ингээд Гүн ухаантан Заваад амьдан гэж хувилгааны үнэхээр хойд дүрэн мөн үү? Ямар тушаал хууль дүрэн байна вэ? Амар баясгалан хийдэд бага насны хүүхдийг буюу шавлын цуж байгаа хүүхдийг зодсон танхаарсан тийм хэрэг гарсан байж байгаа. Энэ тухай бас аль биесны баримт мэдээллүүд оруулсан байгаа. Тэгвэл амар баясгалант хийдэд шүгдэн сахиус буюу тангаргийн буугийг яагаад бомбны тахилгын ирээдлийн дор цуглуулж хэдэн 10,000 хүн 10-20 мянган хүн зуглах тийм асар хэмжээний бурхан шашныг хагалах ийм байдал хүргэсэн бэ гэдэг асуудлыг тавьж байгаа. За Осгон лам бол өөрөө бясалгалыг зөв хийсэн үү? Агууд 4-5 жилийн бясалгалыг гарч ирэхдээ гарч ирэнгүүтээ нохоо тэрврээд мөн ёс бусын үг хийж байсан балчир хүүхд болон эмгэнийг эрүүдэн заамдаж авч үйлдэл гаргаж айлтгалаа монгол хэлээр бус эхлээд төвд хэлээр дараа нь англи хэлээр сүүлд нь монгол хэлээр хэлнэ гэж өөрөө энэ гарч ирснийхаа дараах бичлэгтнүүд байгаа. Энэ видео бичлэгүүд бүгд нийт тархсан байгаа. За мөн энэ бол манай огш төвд өгшөөд юм а гэсэн ийм мэдээлэл хийж олон хүмүүсийг үл та нар үхэрийн газар хамтдаа хэвтгэхэд оршуулгын хүүрийн газар хамтдаа хэвтгэхэд авсан хэвтгэхэд ямар байх вэ гэсэн байдлаар хүмүүст мэдээллийг хүргэж байсан. Эндээс дүгнэхэд бол албан ёсны магадгүй би санал бол албан ёсны байдлаар эрүүл мэндийн үзлэгэд оруулж мөн тухайн үг хэлхийг бол эрдэм шинжилгээчдийн дүн шинжилгээ хийхийг үл ингээд асуудлыг шалж байгаа маа. За ингээд 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гандан тэгшлэн ирээд өгсөн мэдээллийн дараа албан ёсны мэдээлэл буюу эдгээр 3 ламд бол ямар ч хариуцлага тооцох боломжгүй гэсэн хариу авсны дараагаар бол цахим хуудасаар Осгон ламтай холбоотойгоор маш олон хүмүүсүүд надад дайралт хийсэн. За одоо энийг өөр зарим нь бол баталгааж болно, хууль шүүхийн газар өгнө гэсэн юм лээ. За ингээд энд нэг ноцтой мэдээлэл хэлэхэд бол 1990-92 онд Монгол улсын дэд ерөнхийлөгч 1992-оос 2000 онд Монгол улсын их хурлын гишүүн 1996-оос 2000 онд Монгол улсын их хурлын дарга байсан 2004-өөс 2006 онд Монголын ардчилсан намын дарга байсан 2004 оноос Монгол улсын их хурлын гишүүн байсан Архангай аймгийн Харьяат Раднаас мөлийн гончиг дөрж хүн. Энэ хүн бол төр ба шашин хийдийн сүм хийдийн хуулийг зохицуулах ажлууд нэлээд идэвхжүүлэн оролцож байсан юм хүн байгаа. За энэ ямар учиртай мэдээлэл хийж байгаа нөхөр за энд бол төрийн сүм хийд ба төр ба сүм хийдийн бол шашин хоорондын тэр Монгол улсын хуулийн тухай заалтууд байж байгаа. Энэ дээр олон удаагийн өөрчлөлтүүд болон ямар хуулийн заалтыг өөрчилж Монгол улсад хэдэн онд ямар байжсан бэ гэсэн баримт буюу энэ бүгд дүн шинжилгээ хийгдсэн материал энд байна. За ингээд 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буян тухай спорт ордонд ийм үйл ажиллагаа болсон. Монгол хувилгаан Заваад амьдан Ирэмбүүчи буюу Осгон лам Сүхбаатар аймгийн Харьяат Осгон лам цогт очроор нийт сүсгтэн олон доон зориулж цогт очроор аюулхан үйлдэгч Гагц Баатар Ямандгийн авшиг хийгээд их сахиус очрын хүчит дорж шүгдэнгийн амин авшиг хүртээх сойрхолд сүсгтэн олон таа бүхнийг өрн залж байна. 16 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 11 цагаас буян тухай спорт ордонд. За энэ тухай видео бичлэг бол олон нийт тархсан байж байгаа. Энд Монгол улсын дэд ерөнхийлөгчөөсөн Монгол улсын их хурлын гишүүн сүм хийдийн хуулийг батлахад бол гардан оролцсон Раднаас мөлийн гончиг дөрж хүн бол албан ёсоор ирж одоо энд байгаа юу бол энэ дээр час улаан өнгийн ийм энд оролцсон хүн болгон час улаан өнгийн
юу бол зүүсэн. Энэ одоо ямар учиртайг би мэдэхгүй байна. Мөн ингээд өөрөө бол залбирч Осгон ламын энэ 10,000 гаруй ч юм уу хүн оролцсон юмд бол ингэж оролцсон юм байна. За Ингэхдээ ноцтойгоор мэрэгдэхэд Монгол улсын гол нөлөө бүхий сүм хийдийн харилцааг зохицуулах үүрэгтэй хамбан нарыг гандан хийд болон төрийн зохицуулж чадахгүй болсон байна. Энэ төрийн хууль хэрэгтэйгээд ямар ч боломжгүй өгч чинь ямар ч хууль бус үйл ажиллагаа хийж байсан энэ хамаагүй болсон. Тэгвэл Монгол улсын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Монгол улсын их хурлын гишүүн, Монгол улсын их хурлын дарга энэ мэт маш олон өндөр албан тушаалын хүмүүс алив нэгэн хууль бус үйл ажиллагаа буюу алив нэгэн шашны гажууд бүлэглэл урсгалд орж Монгол улсын алтан төрийнхөө өмнө соён бут тугандан тангар өргөсөн энэ хүмүүс оролцох аваас ямар хариуцлага хүлээх вэ гэсэн асуулт бол өөрийн эрх гуйхан гарч иж байгаа маань. Ингээ Монгол улсд бол юу бол хууль бол хаана явна гэдэг бол асуулт гарч иж байна. За мөн заваад амьдан буюу осгон хувилгаан бол Монгол заваад амьдан хувилгаан сүсгтэн олондоо зориулж ганжин лавжаа жанлав цогцлын юун хийгээд тэд хөтлөх тулд чин сүсэг таа бүхнийг өрн залж байна. Алтан унжлах хэмээх гал дахиад жилийн хаврын ихэнх сарын шинийн 6 3 дугаар сарын 4-ний өдөр 11 цагаас мөн буян тухай төгсөлбөрт зохион байгуулсан байгаа. Энд ямар хүмүүс очсныг бид нар мэдэхгүй. За мөн номын их сахиус дорд сүгдэмэл тангаргийн буу. Тангаргийн буу буюу энэ маш ноцтой айлын тухай би одоо удахгүй тайлбарлана. Номын сахиус гэж нэрлэсэн байгаа энд. Их дорд шүгдэнгийн хүрээ их тахилга. Монгол хувилгаан заваад амьдан Ирэмбүүчи болон дэлгэрийн чойрын хийд амар баясгалан хийд тэргүүтээ 10 гаруй хийдийн лам нар номын их сахиус дорж шүгдэнгийн хүрээ их тахилгад чин сүсэгт таныг урин залж байна. 2017 оны 1-р сарын 7-ны өдөр 11 цагаас Corporate Hotel Convention Center болно гэсэн байна. Энэ маш үнэтэй газар одоо ийм газар зохион болж байгаа маань. За энэ урилга түгээсэн утсыг би хэлчихье. Алга болчих магадгүй 88 08 82 48 88 01 82 48 99 04 47 34 99 11 82 48 гэсэн ийм утсууд байна. За үүнтэй холбоотойгоор энэ бол ийм маш сонин дүрстэй ийм лувсан тохоо. Араднаас өмөрлийн гончиг дэрж байгааг. Одоо энэ бол миний багш Аранга аймгийн харьяат. Тийм учраас Монгол улсын их хурлын гишүүн байсан Араднаас өмөрлийн гончиг дэрж таныг одоо албан ёсоор өөрийн шавийн хувьд мөн өөрийн амнаас болон эрүүл мэнд орчин буй ахуйд аюул өөрчилж болцгүй учраас таныг бол албан ёсоор ард түмнийхээ өмнө үгэн хэлж тайлбар хэлнэ гэж хүсэж байгаа. Учир нь таваад энэ хууль зүйн харилцааны юм мэдж байгаа хүн дээр нь гандан тэгшлийн хэдээс энэ лам нарын болон хийдийн тухайд бол албан ёсоор хариулт өгөх боломжгүй гэсэн учраас таныг албан ёсоор өгнө гэж би өнөөдөр мэдээлэл хийж байна. За энэ зурагтаа бол саяны миний уншсан 3 зарыг бол цаанаас албан ёсоор зохион байгуулж олон нийтэд түгээсэн ийм залуу байгаа. Энэ бол Лувсан Пагва гэсэн нэрийн дор ийм нэртэй. За энэ дээр ийм лууны зурагтай, за энэний фэйсбүүкийн хаягийн болон бүгд байж байгаа. За энд бол олон тооны хүмүүс өчтөр дайралт хийсэн. Энд бол албан ёсны зохион байгуулалт байна. За ингээд одоо саяны бол баримт маань бол ингээд дуслаа. За энэ номын тухайд бол албан ёсоор тайлбарлая. Энэ бол их Монгол улсад оронд бурхны шашин дэлгэрсэн түүх буюу Дундгов аймгийн харьяат алдарт гүн ухаантан 1880 хэдэн онд амьдарч байсан 1937 он их яргаллын үеэр бол өөд болсон алдарт заваад амьдан хувилгаан байгаа. Энэ бол алтан дэвтэр гэж нэр. Энэ бол гайхамшигтай дэвтэр. Монголын нуус товчоо болон одоо сая гарсан Гүнжин Сүхбаатарын ном мөн Андын амрын Монголын нуус түүх гэсэн номтой бол ингэж зэрэгцүүлэн бид нар судлах ёстой тийм
сонин ном юм ба. Энэ ном бол 1937 онд Андын амргаа Алтан аймаа ардж явах үед бол мань энэ хүн бол Заваа дамдын хуралдаан энэ бүхний бүгдийг өөрөө Монголын үр хойшлтнууд зориулж энэ номыг бас зориулж бичсэн юм байна. Инхээр энэ бол бидний түүхэл цусаараа бичигдсэн түүх байж байгаа. Цусаараа бичигдсэн түүхээс гадна энэ бол бидний заавал унших ёстой. За энийг Төв гандан гэрчлэн эдийн Эрдэм соёлын хүрээлэнгээс 2014 онд гаргасан ном байж байгаа. Энэ тухай бол бидний халахын их түүхч Заваа дамдын 1867 оноос 1937 онд төрсэн Дундгой аймгийн Харьяат ингээд энэ хүний тухай бол бүгдийг дэлгэрэнгүй цааш нь явуулнаа. Зам төвийн умар зүгийн их Монгол гүрний цадгийг өгүүлсэн их шаштар ухаантныг баясхан үлдэгч гайхамшигт алтан дэвтэр хэмээгч оршвоо. Багш зөөлөн эгшгэд болон эгшгэлэнд ихэд мөрөгмөй. Амгалан сайн бүхэн бүтэх болтугай. Бүхэн төгсөн мөнх бат түүтгэрээс сагдсан номын лагшингийн тэнгэрийн уужим мөрд зориглгүй нэгүүлсэнгүй түргэн одогчийн уралдын хувилгаа мэд гэж энэ мэтэр бол Монголын түүхийг гайхамшигтай өгүүлсэн ийм ном байгаа. Тэгэхээр Осгон ламын хувьд энэ хүний хувилгаан хойд дөрвөл албан ёсоор тодорхойгүй бөгөөд Осгон лам бол өөрийгөө бол их хувилгаан хүн мэтэр өргөмжлөн ярьж яваа мөн өөрийнх нь гаргасан олон тооны видео байгаа. Түүн дээр эрдэм шинжилгээний болон судалгааны зүгээс дүгнэлт хийж тухайн хүний ярьж байгаа лог дистра юуны тухай ярьж байгаа гэсэн юм дээр албан ёсны эрдэм шинжилгээний дүгнэлт гарах аваас энэ хүний хоорондоо ярьж байгаа зүйл учир шалтгаангүй авцалдаагүй гүн ухаантан хүний агай хүний гарах үгсүүд биш байгаа нь батлагдсан мөн түрүүн тайлбарлсан байгаа. Агуугаас гарч ирэхтэй юм бол муу ёрийн зүйлсийн тухай ярьж би муу хүн шүү намайг битгий дагаарай гэж өөрийнхөө амаар хэлсэн бичлэг нь байж байгаа. 2 удаа давтаж хэлсэн. Би муу хүн шүү намайг битгий дагаарай гэж хэлсэн байгаа. За одоо нэг ностой асуудал чухам тэр буян тухай цогцлборт болсон 12 дугаар сарын 11-ний өдрийн гончигдор гишүүн оролцсон уулзалтанд оролцсон хүмүүс бүгдээрээ яагаад толгойдоо улаан даав зүүсэн байсан бэ? Энэ асуултанд гончигдор та болон Осгон лам та хариулна уу? Мөн Осгон лам та толгой дээрээ Заваа дамдын Дундгой аймгийн Харьяат Заваа дамдын хувилгааны дүрийг шүтэн багшийн шүтэн биширж явахын оронд яагаад дорж сүгдэн буюу тангарын могийн зургийг өөрийнхөө дээр тавьсан бэ? Ийм асуулт байна. Мөн эндээс үүдэн хэлэхэд бол Аранхан аймгийн Тариат цумын Харьяат хүн байгаа. Тариат болон Тариат зүгийн Цахир сумын Харьяат хүн байгаа. Арднаас өмрлөн гончторж байгаа. Ингэхээр Монгол улсын Эрдэнэ зүйн хийдийн оюун санааны төв болсон Эрдэнэ зүйн хийдийн адилаар Монгол улсын оюун санааны 1937 оноос төвн болж байсан Тариатын хийдийг албан ёсоор Монгол улсын төрийн онцгой хамгаалтанд авна уу гэсэн бас нэг юм мэдээлэл хийхээс аргагүй болж байна. Учир нь энэ тухайд Тариат хийдүүд ямар байдалтай байж байгаа тэр тухай бид мэдэхгүй байна. Мөн Цахирын гигэн дүрийг үзүүлсэн их ламын шарлыг үл хүмүүс хулгайлаад тэр нь бол хятад улс руу гарах гэж байгаа баригдсан одоо нутагтаа залгагдсан юм түүх байгаа. Инхээр энийг бол анхаарч үзэхээс арга байхгүй. За ингээд үүнтэй холбогдуулан хэлэхэд саяны алтан дэвтэр гэдэг бол монголчуудын үзэл судлах ёстой гайхамшигт судалгааны дэвтрийн нэг мөн Монголын бөө мөргөлийн хувьд алтан дээр аялах гэсэн дэвтэр гаргаж ирж түүгээрээ одоо Монголын бүх ихэнх бөөнөр бол тэрийг өөрийн судар мэт барьж тэрдээс Монгол улсын үгийн гарал болон үгийн язгуурыг бол ноцтойгоор зөрчих ийм байдал ажиглагдж байгаа. Энэ дээр бол бас анхаарах зүйтэй болов гэж бодож байна. Мөн Монгол улсын төрийн их зарим бямд орж иж хүн Монгол улсын төрийн их тахилах дуусыг тахихад бол маш ноцтой зөрчил гаргасан байгаа. Энэ дараа бөөмөргөлийн хувьд бол тухайд бол бямд орж зарингийн тухайд бид дараагийн мэдээлэл хийх болно. За өөр нэгэн зүйл бол бид нэр мууны шашны гаж урсгалыг Монгол ноцтойгоор түгээн дэлгэрүүлж байсан Насан баяр гэж одоо Монгол улсын их сургуулийн боловсролын их сургуулийн онлайн сургуулийн төвийн эрхлэгч хийж байгаа энэ хүн бол албан ёсоор тушаалаагаас огцрох мэдээлэл хийсэн байгаа. Боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас энэ хариу бид нэр албан ёсоор авнаа. Ийм байдлаар монголчуудын оюун санааг өөрсдөр нь хордуулах үйл ажиллагаа бол хамгийн доод түвшинд хүрсэн байна. Энэ бол Монгол улс эдийн засгийн тусгаар тогтнолоо болоод улс төрийн тусгаар тогтнолоо алдахаас илүүтэйгээр маш аюултай ноцтой хэрэг юм аа. Ийм болохоор энэ залуучууд бол маш их байдлаар өрн дуудаж байгаа. Залуусын бол өнөөдөр сонгуулийн хуулиар бол Монгол Ардын нам, Монголын
ардчсан аймагт 2 хуваагдсан байгаа дундуур нь хөвгч бүлэг гэж байдаг. Хаашаа орох нь тодорхойгүй. Тэгэхээр энэ бүлгийг үл байнга анхааралтай авч энэ хүмүүсийн